За энэ асрах үйлчилгээний тухай хуулийг үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаамаа. Энэ бол өөр анхдагч хууль. Тэгэхээр өмнө нь манай улсад бол энэ асуудал ямар ч одоо хуульгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан гэж хэлж болно. Тэгэхээр энэ салбарт бол хамгийн их нийгмийн бухимдал байдаг. Яагаад тэгэхээр өнөөгийн нөхцөлд ямар байдалтай яваа гэхээр гэр бүлийн гишүүн нь тэр одоо гэртээ байгаа өвчтөе хүнийг харсаар ирсэн. Тэгэхээр энэ ямар бухимдлууд үүсдэг вэ гэхээр хүн өөрөө ажил хөдөлмөр эрхэлмээр байдаг, гэрийнхээ орлогыг нэмэгдүүлмээр байдаг. Гэтэл харах хөнгүүгээс болоод нэг хүн нь одоо ажилласаа чөлөө аваад ингээд гэртээ хардаг. За зарим хүмүүс бол бүр харах хүнч байхгүй ийм одоо ахмад наснууд байдаг. Тэгэхээр ахмад наснууд бусад оронд бас яаж шийддгийг сая нэлээд ярьлаа. Манайд бол тэр өвчтөе ахмад мөн хөгжлийн бэрхшээлтэй ингээд гэртээ ганцаараа л голцоо ингээд хүний гар хараад байж идэг. Тийм учраас энэ одоо хоцрогдсон энэ одоо хуучны арга барилаас салаад бид одоо дэлхийн бүх орны одоо энэ жишгийг дагаад ингээд гэрийнхаа тэр гэр бүлийн гишүүдэд дарамт болохгүйгээр бас одоо шийдвэрлэх ийм хууль эрх зүйн орчин байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо манай улсад хамгийн хэрэгтэй чухал хуулиа гэж харж байгаа. За ер нь манад энэ мэргэжлийн асрах үйлчилгээний тогтолцоо нь байхгүй байгаа. Тэгэхээр biz мэдж ин хэд хэдэн компани ийм асрах үйлчилгээний газрыг байгуулад тэгээд дампуурс ягаад тэгэхээр энд ингээд санхүүжилт нь ойлгомжгүй дээрэс нь мэргэжлийн одоо боловсон хүчин бэлтгэгдээгүй байдаг. За стандарт нь байхгүй, хин хяналт тавих нь байхгүй байдаг. Тийм учраас энэ бүх зүйлүүд бол одоо энэ хууль батлагдсанаар бий болох нэ гэж харж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь бид хуультай болсноор ер нь энд байх хэрэгжилж болох стандартууд, мөрдөгдөх стандартууд бол бий болно. Тэгээ одоо их олон төрөлтэй ингээд байх юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө бас хяналт тавих ингээд механизмтай болж байгаамаа. За ер нь бусад оронд бол энийг ингээд садаа гэж харахаасаа илүү бас энэ асрах үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг бас ажлын байр гэж одоо харах ёстой гэж хэлдэг. Тийм учраас бид бол энэ дээр маш олон одоо ажилгүй байгаа хүмүүсээ ажлын байр шинээр нэмэгдэх ийм боломж гарч байгаа. За тэгээ энийг зөвхөн нэг юм мөнгөн тэтгэлгэд тулгуурсан гэж одоо ойлгох нь бол өөрөө хангалтгүй. Энэ хууль батлагдахаар энэ одоо орчны дэд бүтэц, орчны одоо цогц зохицуулт нь бол ингээ хамтдаа шийдэгдэх нэ гэж харж байгаа. Ер нь манай улсад бол энэ хүүхэд харах үйлчилгээ, асрах үйлчилгээ бол ерөөс хүний нөөц байдаггүй. Тийм учраас энэ дээр одоо бас энэ гадны ажиллах хүч авах, за шинээр одоо Монгол хүмүүсээ бас энд хүний нөөцийг бэлтгэж чадахжуулах гэдэг өөрөө их чухал байгаа. За зөвхөн одоо бүгдийн төр хариуцах нэ гэж ойлгож болохгүй. Энэ хуулийн хамгийн гол одоо шигтгэх нь юу юм бэ гэхээр хувийн хөвшлийг одоо энд хэрхэн татан оролцуулах юм, хувийн даатгалын одоо байгууллагууд яаж үүсэх юм, энэ асаргааныхаа тэтгэмжийг хүн ажил хийж байгаа үедээ бас шилжүүлж байгаад тэгээд яг асаргаа шаардлагатай үед энд ингээ хэрэгжилж болох ийм одоо чухал заалтууд бол туссан байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол одоо дэмжиж байна. За би бас энэ түгээмэл хөгжил төв гэдэг төвийнхэнтэй бас нэлээд хэдэн жил ажиллаж байгаамаа. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие дааж амьдрахыг одоо зорилттой болгодог ийм төв байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс бол яг энэ асрах үйлчилгээний хууль гарах одоо зайлшгүй шаардлагатай байна. Тэгэх юм бол бидэнд одоо энэ Японы JICA төсөл одоо бид нар дээр төсөл хэрэгжүүлж байгаа. Энийг хэрэгжүүлээд